Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй боловсролын чанарын шинжилэл төслийн хүрээнд бага ангийн сурагчдын их хэлний сургалтын арга зүйг сайжруулах, сурагчдын унших чадварыг хөгжүүлэх, үнэлэх арга зүй сэдвт сургалт Ховд аймагт эхэллээ. Сургалтыг боловсрол соёл шинжилэх ухаан спортын яам, Дэлхийн банк, боловсролын хүрээлэн, бага боловсролын их хэлний сургалтыг дэмжих баг, багшийн мэргэжил дэвшлүүлэх институт, үндэсний сурагч багш нар Ховд аймгийн боловсрол соёл урлагийн газар хамтран зохион байгуулж байна. Бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх, үнэлэхэд дэмжлэг болох зарим арга хэрэгслийг сонгогдсон сургуулийн бага ангийн багш нар түгээх зорилгоор явагдаж байгаа. Энэхүү сургалт нь 10 дугаар сарын 29-ээс эхлэн 11 дугаар сарын 2 хүртэл 5 өдөр үргэлжилнэ. Сургалтанд Алтай Манхан сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нар болон Жаргалан сумын 2, 3, 7 дугаар сургуулийн бага ангийн багш нар нийт 81 багш тухайн сургуулиудын бага ангийн сургалтын менежер нар хамрагдан тулгамдж буй асуудлаа ярилцахын зэрэгцээ харилцан туршлага солилцож байна. Энэ одоо нэгдүгээр улирлын амралтыг тохиолдуулаад багийнхаа багш нарыг бага ангийн хүүхдүүдийн унших чадварыг хэрхэн хөгжүүлэх үү гэсэн энэ арга зүйнүүдийг бол багш нартаа зааж өгч байгаамаа. За энэ удаагийн сургалтанд бол улсын хэмжээгээр нийтдээ санамсаргүй төвөрийн аргаар 108 сургуулийг сонгосон байгаа. За манай аймгийн хувьд бол Алтай, Манхан 2 дугаар сургууль, 3 дугаар сургууль, 7 дугаар сургуулийн нийтдээ 81 багш бол хамрагдж байна. За энэ сургалтанд хамрагдсанаар бага ангийн багш нар бол яг 1-р ангиас нь хүүхдүүдийг хэрхэн яаж зөв уншуул сурах вэ? Тэгээ авийнхаа хэрхэн яаж зөв дуудах вэ? Яаж хүүхдүүдийн уншлагын хурдыг нэмэгдүүлэх вэ? Мөн энэ хүүхдүүдийг нөгөө зөв, хурдан, ойлгомжтой, уран яруу уншиж сургахад бол багш нарт хүүхдүүдтэй ажиллах энэ арга зүйн зааж байгаагаар ийм онцлогтой сургалтын үйл ажиллагаа болж байна. Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 24 сургуульд нийт 340 бага ангийн багш ажилладаг байна. Бага ангийн багш нарын тухайд хүүхэд багчуудад сурч мэдэх мэдлэг чадрын үндсэн суурийг тавьж өгдөгөөрөө ихээхэн давуу талтай. Тийм ч учраас бага ангийн хүүхдүүдийг ялангуяа уншиж сургах, унших арга зүйг сайжруулахад энэхүү сургалт үр дүнгээ өгөх юм а. Ер нь бол бага ангийн сурагчдын унших чадварыг судалгааг бол авсан байгаа. Тэгээд энэ судалгаан дээр тулгуурлаад бид нэр энэ сургалтаа зохион байгуулж байгаа гэсэн тийм. Тэгэхээр ер нь бол энэ судалгааны гол зорилго нь бол ер нь багш яг хүүхдэд өгөхдөө яаж те хүүхд удаан уншаад байна уу? Энэ уншлагын хурдыг нэмэгдүүлэхийн тулд яаж багшид ямар арга зүй хэрэгтэй байна уу? Яг хүүхдтэйгээ ажиллаж байгаа багшид одоо юу тулгамдаад байгаа юм байна уу? Ямар хэрэгцээ байгаа юм байна уу гэдэг судалгааг нь бол хийсэн байна. Тэгээд энэ судалгаан дээр үндэслэж ягаад ер нь бол тухайн багш нартай хэрэгцээтэй гэсэн арга зүйнүүдийг нь боловсруулад тэгээд энэ сургалтаа зохион байгуулж байгаа. Сургалтын хүрээнд Монголын 6-аас 10 настай хүүхдүүдийн цогц хөгжлийн онцлог, уншихын мөн чанар, систем болох тухай, унших чадварыг хэрэгжүүлэхэд хэрэгэлдэг арга зүй, тулгардаг бэрхшээл, авиаг зөв дуудаж буй эсхийг тодорхойлох үнэлгээний хуудас зэрэг тодорхой сэдвийн хүрээнд оролцогч бага ангийн багш нарт мэдээлэл өгч, тэдний арга зүйг сайжруулан, дадлага ажиллаж, практик зориулсан мэдлэгийг өгч байна. Ингэснээр бага ангийн багш нарын заах арга зүй сайжирч, сургалтын чанар тодорхой хэмжээний агц гарна гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм а.